Allow me to reintroduce myself. My name is Ухаалаг утасны 90 үе дуусч оюун ухаантай утасных эхэлж байна. Хэмэл оюун суурилсан гар утасны үйлдвэрлэлийн системийг Google эхлүүллээ. Бас хайлтын системийг. What does this remind you of? Google-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөгжүүлэгчдэд зориулсан Google I/O арга хэмжээ өнгөрсөн 7 хоног зохион байгуулагдсан. Тэд 1 цаг 52 минут 44 секунд үргэлжилсэн танилцуулга дээр яг 121 удаа AI гэдэг үгийг ашигласан байна. Хэмэл оюуны тусламжтайгаар хайлтын систем, Android үйлдвэрлэлийн систем, интернетд ажиллах хэм маягийг цоошин төвшөнд авчрах маш олон функцүүдийг танилцууллаа. Google бараг бүх бүтээгдэхүүнүүдтэй хэмэл оюуныг нэвтрүүлэх бэлтгэлээ базаагаад байна. Одоо харин эхлүүлэх товчийг дарж бид нэр хэрэглэхэл үлдээд байна. Ингээд Google-ийн 1 жилийн дотор бүтээсэн асар олон шинэ боломжуудаас онцлог хэдийг нь дэлгэрүүлж ярилцъя. Google-ийн хэмэл оюуны судалгааны DeepMind лабораторийн анх удаа I/O арга хэмжээн дээр оролцсон нь эхний гинтийн бэлэг байлаа. Анх 2010 онд үүсгэн байгуулагдаж 5 жилийн дотор шатрын дэлхийн аваргыг ялсан программыг бүтээж байсан тэд өнгөрсөн жил Google-ийн өөр нэгэн хэмэл оюуны хөгжүүлэлтийн багтаа нэгдэж хүчээ зузаатаад байгаа. Тэдний хамгийн том гинтийн бэлэг нь Project Astra нэртэй төсөл байсан юм. Төслийн гол зорилго нь өдөр тутам ашиглах өргөн мэдлэгтэй хэмэл оюунд суурилсан хувийн шадар туслах бүтээх аж. Төсөл болгон тусдаа нэртэй боловч бүгд ижил зорилготой. Тэр нь бүгдээрээ Gemini-г илүү хүчирхэг болгоход чиглэх юм. Тэдний үзүүлсэн эхний демо дээрээс харахад Gemini нүдтэй болжээ. Юу харж байгаагаа ойлгож тайлбарлах чадвартай болсон байна. Демо бичлэг дээр дуу гаргадаг зүйл харах үедээ надад хэлээрээгээд утасныхаа камерыг эргүүлэхэд ширээн дээр байгаа чанга яригчийг заахаас гадна утасныхаа дэлгэцэн дээр нэг хэсгийг нь зурж асуухад юу болох, ямар үүрэгтэйг нь хэлж өгчээ. Эндээс орчноо ойлгохын сацуу дэлгэцний мэдээллийг давхар боловсруулж чадах нь харагдаж байна. Мөн бичсэн кодыг ойлгож ямар учиртайг нь тайлбарлаж чадна. Хамгийн сонирхол татсан хэсэг нь уг хэмэл оюуны модель харсан зүйлээ санах ой санамжтай. Чи миний шилийг хаана харснаа санаж байна уу гэж асуухад тийм ээ чиний шил ширээн дээр улаан алюминий хажууд байсан гэж хариулав. Харснаа санаж трийгээ яг тодорхой илэрхийлж байна гэсэн үг. Яг бидний төсөөлөн боддог шиг. Yes, I do. Your glasses were on the desk near a red apple. Мөн самбар дээр бичсэн схемийг ойлгож хэрхэн сайжруулахыг нь хүртэл зааж өгч байлаа. What does this remind you of? Сайн нэг зүйлийг анзаарсан уу? Үгүй энэ хоёр муур биш. Энэ нүдний шилний талаар ярьж байна. Энэ шил Google Glass-ийн дараагийн загвар юм биш үү? Анх 2013 онд анхны хувилбараа гаргаж байсан Google-ийн ухаалаг нүдний шилний төсөл 10 жилийн дараа албан ёсоор зогссон. Гэхдээ дараагийн хөгжүүлэлтийн загвар нууцаар хийгдэж байж магадгүй юм. Үндсэн сэдв рүүгээ эргээд орцгоё. Ийхүү Gemini нүдтэй олж иргэн тойрноо ойлгож сандаг болсон байна. Энэ функц Gemini аппликейшны хамтаар энэ оны сүүлээр бидний гар утсанд ирэх нэ. Мөн илүү наривчлалтайгаар фотореалистик зураг, бичлэг үүсгэдэг модельудаа танилцууллаа. Imagine 3 модель илүү наривчилсан деталуудыг орхигдуулалгүй фотореалистик зураг үүсгэдэг болсон байна. Нарны тусгал, цэцгийн дэлбэний өнгө, сүүдрийн тусгал гэх мэт жижиг деталуудыг боловсруулж чадаж байгаа нь бусад ижил төрлийн модельудаас ялгарах гол онцлог юм. Мөн фотореалистик дүрс бичлэг үүсгэдэг Veo нэртэй шинэ модельөө танилцууллаа. Veo текст, зураг, бичлэгнээс 1080 пикселийн чанартай дүрс бичлэг үүсгэх чадвартай. Google өнгөрсөн хугацаанд хөгжүүлж ирсэн хэд хэдэн видео бичлэг үүсгэх зорилттой модельудаа нэгтгэж Veo хөгжүүлжээ. Энэ модельийг хүсэлт илгээсэн контент бүтээгчнараас цөөн хэдд нь ашиглах эрх олгох юм. DeepMind-ийн нууц үзрүүд ийм байлаа. Одоогоос 25 жилийн өмнө интернетээс асуулт асууж хүссэн мэдээлэл олох замыг эрэлхийлсэн Google одоо 2 их $80 үнэлгээтэй гигант болтлоо өргөжөөд байна. Тэдний бизнесийн гол зам болсон хайлтын систем хэрхэн шинжилэлт орж байгааг хамтдаа харцгаая. Шинэ үеийн хайлтын системийг 3 зүйл бий болгоно. Эхнийх нь бодит цагийн горимд байнгын ачааллаж байгаа хэдэн их $80 факт, мэдээлэл, газрын байршил гэх мэт илэрцүүд. Google-ийн интернетээс ухаж гаргаж чадах бүхэн гэсэн үг. Хоёр дахь нь мэдээллийг ирэмбэлсэн байдал. Google үнээр веб хөтөч дээрх хамгийн шилдэг нь. Гурав дахь нь Gemini хэмэл оюуны модель. Энэ гурав нийлж Google-ийн дараагийн хэмэл оюуны системийг бий болгож байна. Гэхдээ яаж ажилдаг байх вэ буюу бидэнд ирэх үн цэн нь юу байх вэ? Gemini таны асуусан асуултын хариултыг товчоор тоймолдог байна. Хэрвээ дэлгэрүүлж уншихыг хүсвэл их сурвалжийн холбоосууд бэлэн байж байна.
Энэ бол AI Overview гэх нэртэй функц. Дараагийнх нь илүү комплекс асуултуудад цэгцтэйгээр цогц байдлаар хариулах. Жишээ нь та йогод явахаар төлөвлөөд Google-с хайлаа гэж бодъё. Өөртөө хэрэгцээтэй бүх зүйлсээ нэг дор бичээд хайлаа гэж бодоход хамааралтай бүх мэдээллийг хиймэл оюун нэгтгээд гаргаад ирнэ. Эндээс гэрээстэй хэдэн километрийн зайтай, ямар үнэтэй, бусад үйлчлүүлэгчид хэдэн од өгсөн бай зэрэг бүх мэдээлэл цогцоороо гарч ирэх юм. Энэ үртэл бид Google-с асуулт асууж хариулт авдаг байсан. Гэхдээ заримдаа асуулт хангалтгүй байх үе байдаг. Заримдаа зураг хүртэл санааг бүхлээр нь илэрхийлж чаддаггүй. Жишээ нь пянц тоглуулагчийг хэрхэн ажилтгийг мэддэггүй байлаа гэж бодъё. Хэрв тийм бол утасны камера асаагаад үүнийг хэрхэн ажилуулах вэ гэж асуухад хангалттай. Яагаад ажиллахгүй байгаа шалтгааныг нь юу хийх хэрэгтэйг нь хэлээд өгнө. Бид энэхүү хэмэл оюунаар цэнэглэгдсэн хайлтын системийн шинэ нэмэлтүүдийг энэ оны сүүлээр гэхэд ашиглаж эхлэнэ. Google-ийн хайлтын системийн дараах хамгийн чухал платформ бол яахын аргагүй Google Workspace. 3 тэрбум хэрэглэгч Workspace-ээр дамжуулан өдөр тутмын ажлаа амжуулж байна. Тэдний дараа бичигддэг Microsoft Office гэхэд 11 дахин бага буюу 270 сая хэрэглэгчтэй. Workspace дээр хийгдэх шинжилэлтүүд дундаас Gmail-ийг энэ удаад онцолж байна. Gmail 3 шинэ функц нэмэгдэж байна. Хүн бүр өглөө болгон Gmail-ээ шалгаад байдаггүй шүү дээ. Хаяа нэг ороход баахан мэйл ирээд овоорчсон байдаг. Тэгвэл эдгээрийн агуулгыг багцаалж, товчилж хардаг болох нэ. Мөн Gmail дээрээс шууд хайлт хийдэг болсон байна. Find a contractor to fix our roof. And with work travel, I have clearly dropped the ball. Хоёр дахь нь Gemini имэйлийн агуулгыг ойлгоод эргүүлээд хариу бичгэдэн тусалж драфтууд бэлтгэж өгнө. Бэлдсэн драфтуудын аль нэгийг сонгоод баталгаажуулахад хангалттай. Гурав дахь нь имэйлээр ирсэн PDF дотроос хайлтгийн агуулгыг нь базаж өгч чадна. Жишээ нь имэйлээр ирсэн эмийн зааварт үндэслэн уух цагийн хуваарийг нь хүслэгтлээд гаргаад өгчих юм. Одоо харин нэвтрүүлгийн ихэнх хэсэгт ярьсан гар утасны шинжилэлтийн талаар ярилцгаая. Аливаа технологийн бүтээгдэхүүний насжилт дунджаар 15 жил байдаг гэх судалгаа бий. Үүний дагуу компаниуд ухаалаг утасныг орлох дараагийн бүтээгдэхүүнүүдийг эрэлхийлж эхлээд байсан. Үүний тод жишээ бол Humane компани AI-ийн роботын R1 төхөөрөмжүүд юм. Уг төхөөрөмжүүд хэрэглэгчдийн гарт 4-р сараас хойш очиж эхэлсэн. Хоёуланд нь нэг адилхан зүйл байсан нь хоёулаа аппликейшн суурьтай үйлдвэрлэлийн системийг халж хиймэл оюунд суурилсан хувийн туслахыг бий болгох. Гэвч сургасан модель нь асуултанд буруу хариулах, удаан ачааллах, дэлгэцийн дүрслэл, муу зэрэг хэд хэдэн асуудлуудыг дагуулад байгаа. Нэг ёсондоо хүлээлтэнд хүрч гар утсыг орлож чадсангүй. ChatGPT-г анх гарсны дараахан хэмэл оюуны салбарт хэрэглэх компаниуд олон параметр дээр сургасан модулуудаараа өрсөлдөж байсан. Одоо харин зөөврийн төхөөрөмжүүдийн процессоруудыг ашиглан илүү хурдан ачаалж чадах модулийг боловсруулахад гол анхаарлаа төвлөрүүлж байна. Ингэхдээ шинэ төрлийн ухаалаг төхөөрөмжүүд бүтээх биш, одоо байгаа сүүлийн үеийн загварууд дээрээ тулгуурлан үйлдвэрлэлийн системд томоохон шинжилэлтүүдийг хийхээ эрмэлзэж байгаа юм. Яагаад тэгэхээр сүүлийн үеийн төхөөрөмжүүд хүчин чадлын хувьд хязгаартаа тулахад ойрхон байгаа. Чипнүүдийнх нь хагас дамжуулагчийн хэмжээ аль хэдийн 3-аас 4 нанометрийн хэмжээтэй болчихсон. Тиймээс үйлдвэрлэлийн системээ дараагийн шатанд дахиулах шаардлагатай нүүр тулаад байгаа юм. Тэгвэл Google I/O дээр танилцуулсан Android үйлдвэрлэлийн системтэй холбоотой 3 том шинжилэлтийн талаар ярилцъя. Эхнийх нь хайлт хийх шинэ аргачлал. Өнгөрсөн 1-р сард Google болон Samsung хамтран Android үйлдвэрлэлийн системд хэмэл оюунд суурилсан функцүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Үүнээс хамгийн онцлог нь хэрэглэж байгаа аппликейшнаас гарахгүйгээр шууд хайлт хийх боломжийг олгосон Circle to Search гэх нэртэй функц байсан. Одоогийн байдлаар уг функц 100 сая төхөөрөмжөд нэвтэрчээ. Оны сүүл гэхэд энэ тоог 2 дахин нэмэгдүүлж 200 сая төгрөгөх төлөвлөгөөтэй байна. Дараагийнх нь Gemini application. Энэ жилээс хэмэл оюун Android үйлдвэрлэлийн системийн үндсэн аппликейшн болох нэ. Юу хийж чадах талаар нь хэд хэдэн жишээнүүд үзүүллээ. Мессеж бичих үедээ аппликейшнаас гарахгүйгээр Gemini-г ашиглан контекстээр зураг үүсгүүлж шууд илгээдэг болсон байна. Мөн хэнийг нийлгээсэн урт YouTube бичлэгээ бүтнээр нь үзэхгүйгээр агуулгыг нь товчилж дотроос нь ойлгоогүй зүйлээ тодруулж асуудаг болсон. Иймэрхүү зүйлс бичлэгээр хязгаарлагдахгүй. PDF файл дотроос хүртэл хүсснээ асууж бүтэн агуулгыг нь товчилж унших боломжтой. Гурав дахь нь аюулгүй байдалтай холбоотой. Тань руу танихгүй дугаараас гинэт дуудлага ирж банк болон хувийн мэдээлэлтэй холбоотой асуултуудыг асууж байсан уу? Тийм зүйл тохиолдоогүй ч гэсэн ийм төрлийн заллам эхлэх аргууд байдаг талаар сонсож байсан баг. Тэгвэл Android үйлдвэрлэлийн системтэй
утаснуудад с сэжиг бүхий дуудлагыг илрүүлэх нэмэлттэй болсон байна. Танихгүй дугаар тань руу залгаад хувийн мэдээлэлтэй холбоотой с сэжиг бүхий зүйл яриад ивэл тэрийг нь шууд илрүүлдэг болсон гэсэн үг. Тэгээд энэ скам байж магадгүй дуудлагыг таслах уу үгүй юу гэсэн анхааралгыг тэр дорн өгдөг болжээ. Эдгээр нэмэлтүүд Android 15 Beta 2 хөлбөрийн хамтаар ухаалаг гар утаснуудад суйрлагдах юм а. Ийхүү Google ухаалаг утасны 90 үед цэг тавьж хиймэл оюунд суурилсан үйлдвэрлэлийн системтэй утаснуудын 90 үеийг эхлүүлж байна. Харин Microsoft персонал компьютерийн шинэ 90-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Хиймэл оюуныг хамгийн үр ашигтайгаар ашиглахын тулд үйлдвэрлэлийн технологи, дата төвүүдээс гадна бидний ашигладаг төхөөрөмжүүд шинжлэгдэх шаардлагатай байгаа юм. Microsoft өөрсдийн Copilot нэртэй хиймэл оюунаа персонал компьютертой нэгтгэж байгаагаа зарлалаа. Хэдхэн сарын өмнө 30 жилийн дараа анх удаа кейбордондоо өөрчлөлт оруулан хиймэл оюунд зориулсан товчлууртай болж байсан. Харин энэ удаад техник хангамжийн бүхий л хэсгээ Copilot Plus PC нэрийн дор дахин шинжиллээ. Шинээр танилцуулсан хиймэл оюунтай хосолсон персонал компьютерууд нь 1 секундэд 40 гаруй их найд үйлдэлийг ачаалдаг байх юм. Гүйцэтгэл болон батарейны хэмнэлтийг сайжруулахын тулд Windows 11-ийн архитектурыг дахин шинжилсэн байна. Үр дүнд нь хамгийн хурдан Windows үйлдвэрлэлийн системтэй персонал компьютерийг бүтээж чаджээ. Энэ нь M3 чиптэй MacBook Air-ээс 58% илүү хурдан гэж мэдэгдээд байна. Мөн Copilot-ийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс Windows үйлдвэрлэлийн системээр төрөл бүрээр ашиглах боломжуудыг эрэлхийлжээ. Жишээ нь зургийн арын дүрсийг маус хоёроо дараад алга болгодог болсон байна. Мөн ирсэн имэйлийн агуулгыг базах, автоматар хариу бичих зэргийг хийх боломжтой болсон байна. Microsoft-ийн Copilot нэртэй хиймэл оюун туслах OpenAI компани GPT-4 модельийг ашигладаг. Тэгвэл цаашдаа ярианы өнгөө тохируулж ярих чадвартай болсон GPT-4-ийг хэрхэн ашиглах талаар нэгэн жишээг үзүүллээ. Жишээн дээр Minecraft тоглож чаддаггүй хүнд эхнээс нь хэрхэн яаж тоглохыг зааж өгч байлаа. Copilot эхлээд тоглоомын нөхцөл байдлыг ойлгоод тухайн тоглогчид цаашдаа хэрхэн тоглох талаар зааварчилж харилцан яриа өрнүүлж байсан юм. Тоглоом тоглохдоо хиймэл оюунтай харилцан яриа өрнүүлэн хамтдаа тоглодог болох нэ. Энэ нь Microsoft-ийн Copilot буюу хос нисгэгч гэх санааны илэрлийнх нь нэг хэсэг юм. Альва програм төхөөрөмжийг ганцхан хүн биш хиймэл оюун хүн хамтдаа удирддаг болох нэ. Энэ бол Copilot юм. Шинээр танилцуулсан Copilot Plus персонал компьютерууд Qualcomm-ийн хамгийн сүүлийн үеийн X цувралын Elite процессороор тоноглогджээ. Хүчин чадлаасаа гадна цэнгээ барих хугацаа нь эрс сайжирсан байна. Энэ нь веб браузерыг 15 цаг ашиглах эсвэл 22 цаг видео тасралтгүй видео бичлэг үзэхэд хангалттай гэдгээс нь харагдаж байгаа юм. Мөн 15 инчийн MacBook Air-ээс 20% илүү цэнгээ барих боломжтой болсон байна. Дээд хүчин чадлаараа ажиллахад 23% илүү, үүнээс гадна хамгийн чухал нь олон үйлдэлийг зэрэг ашиглахад 58% илүү гэж мэдэгдлээ. 58% and sustained multi-thread throughput performance. Ингээд Copilot Plus PC цувралын анхны Surface загваруудыг танилцууллаа. Эдгээр загвар нь Surface-ийн түүхэн дэх хамгийн ухаалаг, хамгийн хурдан, хамгийн удаан хугацаанд батарейгаа барьдаг төхөөрөмжүүд болжээ. Үзүүлэлтийн хувьд 13.8 болон 15 инчийн дэлгэцийн хэмжээтэй. Хүчин чадлын хувьд өмнөх Surface 5 загвараас 86% илүү сайжирсан байна. Мөн 3 хүртэлх 4K дэлгэц зэрэг холбон ашиглах боломжтой. Ингэснээр лаптопныхоо дэлгэцийг нийлүүлээд нийтдээ 4 дэлгэцтэй зэрэг ажиллаж болно гэсэн. Батарейны хувьд өмнөхөөс 2 дахин илүү буюу 22 цаг тасралтгүй цэнгээ барих боломжтой. Интернет холболтонд анх удаа Wi-Fi 7-г ашигласан байна. Үүний хувьд 13.8 инч нь 990-с 15 инчийн хөлбөр нь $1199 эхлэн борлуулагдана. Харин Surface Pro-гийн хувьд Qualcomm-ийн Snapdragon X процессороор тоноглогджээ. Өмнөх Surface 9 загвараас 90% илүү хурдан болсон байна. Батарейны хувьд энгийн хэрэглээнд 14 цаг хүртэл тасралтгүй цэнгээ барих боломжтой. Дэлгэцний хувьд илүү өнгөний нэгтаршил сайтай OLED дэлгэцний хөлбөртэй. Анх удаа Surface Pro-д OLED дэлгэц ашиглаж байгаа нь энэ юм. Мөн адил 3 хүртэлх 4K дэлгэц холбож ашиглах боломжтой. Үүний хувьд 16 GB RAM,
256 ГБ-ийн багтаамж гэсэн суурь үзүүлэлттэй хувилбар нь $999 эхлэн борлуулагдана. Харин илүү их хүчирхэг X Elite процессор болон OLED дэлгэцтэй хувилбарын үнэ нь $1500 эхлэн борлуулагдах юм. Харин Flex keyboard-ны хувьд $450 үнэтэй бөгөөд Slim Pen дагалдаж ирнэ. Ийхүү өнгөрсөн 7 хоногт технологийн салбарын 3 гол тоглогч интернет ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг өөрчлөх чухал хөгжүүлэлтүүдэд танилцууллаа. OpenAI ярианы өнгөө өөрчилж чаддаг хэмэл оюун бүтээсэн бол Google хайлт Android үйлдвэрлэлийн системийг дахин шинжилж байна. Харин Microsoft цэвэр хэмэл оюуны модельийг ачаалахад чиглэсэн персонал компьютерийг бүтээж хурдыг нь 80%-аар сайжруулжээ. Харин одоо дараагийн алхмыг хийх компани бол Apple. 2 тэрбум гаруй хэрэглэгчтэй тэдний экосистемийг хэмэл оюун хэрхэн шинчлэх бол гэдэг асуултын хариултыг бид дараа сарын 10-ны өдөр Worldwide Developer Conference дээрээс харах болно. Тэд энэ хүртэл хэмэл оюунтай холбоотой нэгж функцийг танилцуулаг байгаа. Хэмэл оюун бидний цагийг хэмнэх олон үйлдэлүүдээр хэрэглээнд нэвтэрч байна. Харин хэрхэн хэрэглэх вэ гэдэг нь бидний сонголтод үлдэж байна.